Тэгэхээр өнөөдөр засгийн газрын хуралдаанаар манай Батлан хамгаалах салбарын хэд хэдэн асуудлуудыг оруулж байна. Засгийн газрын хурлаар ерөнхий сайд бас нэмэлтээр оруулах ийм асуудлыг дэмжиж өглөө. Тэгэхээр өнөөдөр бол бас манай салбарын олон чухал асуудлууд шийдэгдсэн юм өдөр байна. За өмнө нь 12 сарын 14-ний засгийн газрын 60 дугаар хуралдаанаар ерөнхий сайд, эрүүл мэндийн сайд битээс үүрэг өгсөн цэргийн төв эмнэлгийг төшөөлүүлээд өнөөдөр одоо хүүхдийн хөгжлөл их эмнэлгийн ачаал, хүүхдийн эмнэлгийн ачаал их байгаатай холбогдуулаад хүүхдийн эмнэлгийн тасаг, эмчилгээний тасаг байгуулах тухай ийм үүрэг даалгавар өгсөн. Тэгээ энэ үүрэг даалгаврыг манай яамны зүгээс холбогдох хөмсүүд одоо эрүүл мэндийн яам, тренерийн бичгийн дарга очирваад за манай яамны 1-р газрын дарга сайхан баяр генерал энэ хөмсүүд одоо уулзаад ингээд ажлыг маш шуурхай 10 хоногийн дотор одоо 50 ортой хүүхдийн тасгийг нээж ажиллуулахаар ингээд шийдвэр гаргаад бид өөрийнхөө эмнэлгийн байж байгаа одоо байр сууцныхаа болцоог гаргаж 600 м квадрат ийм талбай өгөх байрыг суллаад ингээд эмнэлгийн асуудлыг шийдвэрлэхээр болж байна. Энэ бол өнөөдрийн одоо хүүхдийн эрүүл мэндийн асуудал за ханиад томооны энэ хөгжлөл дэгдэлт их байгаа энэ үед бол их чухал одоо ажил болж байгаа. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу ингээд энэ ажил хэрэгжиж байна. За нөгөө талаар бол манай зэвсэгчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх ийм хөтөлбөр өнөөдөр засгийн газрын хурлаар оруулж бид хэлэлцүүлж байна. За зүүнээс гадна манай Батлан хамгаалах салбар бол цэргийн гадаад хамт ажиллагаа их хөгжсөн гэдгийг бид олон том мэдж байгаа. Тэгээд тийм учраас энэ хүрээнд өнөөдөр бид нар хэлцэрт гарын өрсөх зурх тухайлах юм бол бүгд найрамд Төөрөх улсын засгийн газартай Төөрөх улсын Батлан хамгаалах салбартай манай хамтын ажиллагааны чиглэлийн одоо хэлцээрүүдийг байгуулах ийм зөвшөөрөл бид засгийн газрын хуралдаанаар оруулж авч байна. За түүнээс гадна өнөөдөр бол бас одоо Монгол улсын тусгаар тогтнол Батлан хамгаалах бодлого сэдвтэй 3 үеийн одоо эрдэмтэдийн судлаачдын ийм төлөөлөл оролцсон томоохон эрдэмшилгээний хурлыг одоо зохион байгуулж байгаа. Энэ эрдэмшилгээний ажилтнууд энэ судлаачдынхаа одоо үеийг бид сонсох ёстой. Төр засгийн удирдлагын төвшөнд шийдвэр гаргах төвшөнд бол бид эрдэмтдийнхээ үеийг бол сонсож явах ёстой. Тийм учраас манай Батлан хамгаалах яам ерөнхийлөгчийн хамгаалалт газартай хамтраад энэ томоохон одоо эрдэмшилгээний хурлыг зохион байгуулж байгаа ийм ажил болж байна. Урд эмнэлэгт хүүхдүүдээ хизээс авч эхлэх яг одоо бэлэн болцсон байгаа юу? Тэр өөрчлөлт хүмүүс нь салбарын үндсэндээ хамжиж байна. Одоо ерөөсөө 10 хоногийн дотор энэ ажлыг одоо эхлүүлнэ. Тэгээ энд бол одоо манай Батлан хамгаалахын яамны харьяа цэргийн төв эмнэлэг маань бол зөвхөн одоо энэ салбарын ажиллагчдад үйлчлэхээс гадна одоо Баянзүрх дүүрэг гэдэг чинь нийслэлийн хамгийн одоо их хүн амтай ийм дүүрэг байна шүү дээ. Энэ Баянзүрх дүүргийнхээ иргэдэд тодорхой одоо хуваар гаргаж өгсөн энэ дагуу одоо хороодын иргэдийг хүлээж авч дээр нь Налайх, Багхангай, одоо Багнуур энэ дүүргүүдийн одоо иргэдийг бид авч үйлчилж байгаа л да. Тэгээд цаашдаа одоо төрийн тусгай хамгаалагчдын тусгай албан хаагчдын эмнэлэг хуучин байрандаа шилжиж байгаатай холбогдуулаад манайх мөн одоо энэ үйлчлэх хүрээгээ өргөжүүлээд зүүн 3 аймгийн одоо мэс заслын чиглэлийн үйлчлэгийг бид үзүүлэхээр ийм одоо үүрэг даалгавар аваад энэ зорилтыг одоо өмнөө тавиад ингээд ажиллаж байгаа.